За хай өнөөдрийн дугаар төвшгээд шинэ жилийн хоолыг хэдүүлээ гоё Француудын иддэг шинэ жилийн хоол хийж идэв гэж бодлоо. Яг шинэ жилээрээ иддэг хоол биш л дээ. Гэхдээ ер нь өвөлтэй юм хүйтэн цагаа үед иддэг. Дээрээс нь уулархаг бүсээр амьдардаг хүмүүсээс айгүй иддэг, Швейцартаас айгүй иддэг. Gratin de pomme de terre гэдэг одоо төмсний бяцлагтай тийм лазана гэх юм уу. Тэгтээ ерөөсөө дан төмөс заяа. Тэгээд баахан юм уутай бяцлагтай. Тэгээд ийм юу олсон. Хажууд нь би юу хийх вэ гэвэл дахиад юм ахгүй. Дахиад юм ахтай хийж олно. Эсвэл та өөрөө гоё хүрээ махтай байвал хийж олно. Би болохоор салмон шарсан загас хийх шийдлээ. Тэгээд бас ногооны салааттай хийж болно. За тэгээд яаж хийх үү? Ямар амттай болох нь гарцгаая. За энийг бол хийж ч болно, хийхгүй ч яж болно. Гэхдээ би хийх туртай гахаан хэрцэн бах гэх юм уу? Дагад үнгээд энийг хийгээд туртай шаар. За дуртай чизээ ашиглаж болно. Би ийм cheddar тэгээд моцарелла хийх юм. Тэгээд даавал бас ийм моцарелла хийх гэж байна. За ер нь бол ингээд төмснүүдээ нарийнхан ирчээ. Гоё бэлэн болгоно. Тэгээд эднийгээ бүгдийг бэлдэж явах зураа токово 200 градус дээр халаана. Тэгээд би сая токово халаагаад 200 градус тавьсан. За дараа нь төмсөө бэлдэж дуусчаад гэрт байгаа дурын тавганда хийн. Хэрвээ цаас байвал цаас дэвсээ, цаас авахгүй сайхан тосолж өгөөд үгүй бол наалдаад муу болж магадгүй төмсөө өрнө. Хэрвээ гата түү эсвэл тиймэрхүү юм хийжсэн бол хийхэд ер нь аягүй амархан. Би хийж аваагүй. Би анх удаа л хийж байна. Би ихтэй энэ хоолнд аягүй дуртай. Би тэгтээ нэг их төмс иддгүү заяа. Ихтэй төмсийн ямар нэгэн бяцлагтай хольж мөлж идэ. Эсвэл гоё зөөлн нухсан төмс, эсвэл бүр гоё шаржгансан те шарсан төмсөө үйл иддэг. Энгийн төмсөг бол би нэг иддгүү. Та нар Макдоналдсын потатос дуртай юу? Би дургүй шүү дээ. Эсвэл хүмүүс тэрэнд амар дуртай. За нэг ингэ чин заяа. Тэгчээд oh my god. Түрүү хийсэн соус хараад амар болсон ш. Тэгчээд энээсээ жоох нэг oh my god. Энээсээ жоох нэг ингэж хийгээд бүгдийг хийхгүй яагаад гэвэл идлээ дахиад давхарлана. Ингэж гоё тараагаад гоё тарааж өгнө. Зарим хүмүүс бас сүү игээд байд юм билээ. Гэтэ би сүү хийхгүйгээр үзье гэж бодлоо. Сквал жоохон гоё
сүү ихээр гашлах гэдэг юм санагдах юм. Үгүй юм болов. Зарим хүмүүс сүү ийцэн байсан юм сонирхолтой. За нэг ингэ давхарлчлаа. Одоо ахиад дээрэс нь. За ер нь бүхэлдээ ингэж харагдана. Одоо дээдлийг би дуусгацсан үлдсэн соусуудаа хий. Энийг араа. Вау. Хүмүүс сүү хийгээд л би хийч өгч гэж. Тэгэхлээр утсан дээр хараадахыг болж юм уу? Oh my god, энэ чиз бомб хэр тасарсан үртэж. За чизэн дургу бол энэ хоолыг нэг дуртай идэхгүй байх. Тэгтээ яг хийгээд үзээрэй. Амар гоё. Дуртайж болох юм байл үү те? Хэдүүлээ сүү ийх үү яг би нэг хийчмээр юм шиг санагдаад байна. Тэгэж би хараадах. Хүмүүс сүү хийд юм байна заяа. Тэгээд сүүгээ хийхдээ бүр сүүтэйгээ төмсөө цуг жоохон чанж болгодог юм байна зарим нь. Зарим нь болохоор төмсөө шууд ирччээ дээрээс нь сүү хийж байна. Энийг юу TikTok-ээр вебсайт гэж нэрлүүл яа тийм те. Окей, сүү хийж болох юм. За өнгөрсөн сүү хийсэн шүү. За доогуур нь урсж байгаагүй бол сүү байна. Нэг ингэж харагдана. За тэгээ дээрэс нь саяны шарсан гахаа махаа юм. Тарааж өглөө. Тэгээд мэдээж ахиад чиз. Яа тэ. Өнөр бүр яасан ч гоё. Энэ гоё утгаатай гэж би найдаж байна. Тийм дээрээс нь бас юм кальциум цаас илүү нэг юм гялгаар алюминиум цаас гэд байдаг шүү дээ. Тийм цаас байвал бас дээр нь хувчиж токондоо ирээ. Манайх дуусчиж. Тийм болохоор зүгээр нэг цаасан цаас тавьж үзье. Тэгээ ер нь бодоод байсан чинь заяа. Би юмаа гүйцэд ер нь хиймээр юм. Би ингээд нэг юм үзчихээ шууд ингээд цаанаас мэдх юм шиг ингээд бүх юм хийждэг. Тэгээ сая энэ дээр бол би төмсөө зөөллөө токондоо хурдан болгохын тулд сүүтэйгээ саяны кремтэйгээ жоохон жигэнж гинэ буцлагаж болох байсан юм. За энэ 2 минут төмсөө жоохон зөөлрүүлээд тэгээд тавгандаа хийгээд токонд хийгээд нэг 20-30 минут болгочих болох байсан юм байна. Одоо би тэгээгүй учраас хэдүүлээ токонд 200 дээр токова галаацсан. Тэгээд 200 дээр шахахгүй. Ягаад гэвэл түлэгцчих байх. Тийм болохоор 160 дээр би нэг 40-50 минут бараг цаг шарах юм байна. Тийм болохоор нэг цаг хүлээн гэсэн үг. Тэгээд тэр хоорондоо хэдүүлээ гоё загсаа хийжээ, гоё салаатаа хийжээ. Тэгээ бүх юм гоё гарч ирэхэд нь бэлэн болгоод байжээ. Би арай ийм цас. Загсаа хий. Надад ийм загс байна. Тэнийг гаргаад угаая. Загсаа ингээд шарахаар юм сони юм цагаан юм байгаад байдаг штэ. Тийм болохоор юу ямар төрлийн мах тэгээ загаас дахиад энэ угаач игээд байт юм бэ? Угаая. Угаасныхан дараа нь ингээд нөгөө алдарт air fry дотор хийгээд жоохон тос хийгээд давс хийж болно. Би давс хийхгүй. Тэгээд хар перцас хийж болно. Лимон тусч хий.
юм уу? Цаанаасаа би загас хийх гэдэг дээр яагаад single layer-ийн дараа 15 минут. Амар ч юм дөө ийм бүхэн жижиг юмтай. Тэгээ энэ хооронд юу ийх үү? Салаатаа ий. Зүгээр нэг нооны салаат хийцгээе. Тэгээ би цагаа тохируулсан байгаа 50 минут гээд тэгээ 50 минутын дараа төмс арцгаая. Та нар нэрээ төгөлдөр битүүрийн хин илүү гоё хоол хийдэг гэж бодож байна. Комент хийээрэй. Зөв хариултын яаж мэдэх вэ? Guys болцсон. Хурдан өнгөрчтэй юм байна. Бус тийм нэгээд байсан ч. Бэлнэ. Oh my god. Look. Oh my god. Би яг сая хоол руу ингэж харсан баха. Oh my god. Өнөрөн ч гэсэн бүр тасарсан. Йоо энэ хараа штэ. За энэ гаднахаас айгүй гоё юм. Энэ доторх тал нь одоо зөөлрсөн болоо яасан бол сайн мэдэхгүй л байна. Гэвч үзье. Өний мөс нь 4 ирчих хүү. Амар зөөлөн хэсэгдчихээ. Доторх төмс нь болсон юм шиг байна. Яна би бүр идмэр. Шууд үсчлээ. Жохон шаржигнуур болсон байж магадгүй төмс нь. Яг тийм зөөл юм биш. За загсны үгэн болсон байгаа. Энэ. Oh my god. Хараа. What a perfection. Мэдээж энэ загсаа бас тавина. Ингээд. Тэгээд хажууд нь гоё хідүүлээ салаатаа тавина. Хараач. Гоё мэд. Юу яриад байгаа. Гоё мэд. Гэл болоо. Амар гоё. Тэгээд салаатаа ийдэв.